Сайн санаа тоя байна. Бүгдээрээ Монголд маань дөнгөж орж ирсэн Cybertruck-тай танилцъя. Тэнгэр даатгал нөхөн төлбөрийг тань 100% олгоно. Энэ айхтар өнцөг булантай гурвалжин машин бол ямар ч машинаас илүү онцгой харагддаг. Гадна дизайн үнэхээр хурц, харин дотор дизайн нь энгийн минимал. Унаад явж байхад хажуугаар өнгөрсөн хүн болгон эргэж харах нь тодорхой. Яг энэ Tesla Cybertruck-ийн хувьд хос ялхаа мотортой 100 км/цагийн хурдыг 4.5 секундэд дагдаг. 193 км/цаг хүртэл хурдлах чадaltaй 600 барины хүчтэй. Гадналтаа ямарч бодоггүй цэвэр ган төмрөөр хийгдсэн. За энэ төмрүүд ингээ хурц өнцөгтэй дизайныг нь харах юм бол хурц өнцөг орсон дизайнтай. Энэ ган төмрийн хувьд энгийн ган төмрөөс 30 дахин сайжруулсан онцгой бат бөх SpaceX-ийн сансрын хөдөлгөөнөд зориулаад Марс руу нисэх сансрын хөдөлгөөнөд зориулж тусгай технологиор хийсэн энгийн гангаас 30 дахин бат бөх төмөр. Сумны хамгаалалттай буутахад энэ төмрийг нэвтэлж чадахгүй гэсэн үг. За ямар нэгэн бодоггүй учраас засвар хийхэд илүү бодогны зардал гарахгүй. За шил арчигчийн хувьд ийм урт дэлхийн хамгийн урт шил арчигчийг хэлэхэд болно. За яг арчигтаа доотлын хэсгийг бүр арч төвийн хүртэл ирээд зогсдог. Уртлын хэсгийг харах юм бол нийсийн гэрэлтэй энэ дизайн нь яг сансрын хөдөлгөөний машиныг харуулж байгаа. Үндсэн гэрэл нь энэ доороо байна. За ингээд уртлын хэсгийг онгойлгож үзье бүгдээрээ. Дотроос нь онгойлгож болно. Эсвэл эндээ ингээд дараад онгойлгож болно. Цахилгаан машин учраас мэдээж уртлаа моторгүй багажны хэсэгтээ энэ бол жижигхэн энэ онгоцонд авч явдаг гар тийшний чимдээ хийхэд яг багтахаар цааны хувьд. За ингээд буцааж дараад хаах боломжтой. Гэхдээ хаахта гараа болгоомжтой байхгүй бол энэ хурц ирмэгтэй төмрүүдэд гараа асах магадaltaй. Шилний хувьд энэ шил нь бас хамгаалтын шил. Яг үхээр 110 км/h хурдтай бейсболын бөмбөгөөр цохиход яахчгүй. 5 см-ийн диаметртэй том хэмжээний мөндөр ороход энэ шил яахчгүй. Ийм сайн чанарын хамгаалтын шилтэй, ийм зузаан төмөртэй учраас дотор битүүнч маш сайтай. За цэнэглэгчийн хэсэг эндээ байдаг. Нэг хөнгөн дарахад өөрөө ангууч нь буцаад жоохон түлхэхэд өөр автоматар хаагдчихдаг. За энэ чинь мэдээж трак ачааны машин учраас багажны хэсэгтэй. Багажны хэсэг нь 1.5 тонны хүчин чадалтай. Литийн хэсгийг онгойлгох чинь буцааж хаахтаа яг өсөн хэмжээндээ ингээд хаах боломжтой. За энэ багажны уртын хэмжээ нь 1.9 метр эрттэй гэдэг чинь нэлээд том байгааз. Энэ хэсэгтээ нэмэлт залгууртай. Цахилгаан машинууд ер нь сүүлийн дандаа нэмэлт залгууртай хөрч залгаж болно. Нэмэлт цахилгаан эрхлүүд залгах бүрэн боломжтой. Энэ хаалт маш бат бөх чанартай. Би одоо 55 кг, 200 кг хүртэл даах чадaltaй. Тэгээд гарлаа бас нэмэлт багажны хэсэгтэй. Тэн цэнгэлэгч нь харагдаж байна. За артлын одоо хаалтыг хаахтаа зүгээр зөөлхөө ингээл орчихоо өөр автоматар сураад хагдчихдаг. За энэ арын камераар зөвхөн артлын хэсгийг харах боломжтой. Учир нь дотор талаас одоо арын талында юу ч харагдахгүй. За машины төлхөр яг юм карчиг бидээ авч явж байхад болно. За машинд ямар нэгэн бариул байхгүй ойртож ирээд энэ дэр хөнгөн дарахад хагас онгоо. Тэгээд эндээс нэгээд татаад онгойлгох боломжтой. Орж ирээд машина асаахтаа түлхүүрээ энд тавиад торомсны нэрээр хөлөө гიშгэд машин шууд автоматар асна. Ингээд торомсны сүлээ авахад машин шууд урагшаа явна. За энэ тал маш жижиг хэмжээтэй тал аргашаа бол юу ч харагдахгүй. Харин артлын хэсгийг бол энэ камераар бүрэн харах боломжтой. Камер систем маш сайн. Машин маань өөрийгөө 10 см хүртэл өндөрлөх боломжтой. За тэгэхээр энэ өндөрлөх процесс маш хурдан явагддаг. Энэ дэлгэцнээрээс машина ер нь бүр өдөрдөх боломжтой. За уртлын хамраа онгойлгоё. Хаалаа. Буцаад онгойлголоо. За
Tesla-гийн бусад машин энэ төр байдаг шиг машин маань өөрөө гэрлэн шоу үзүүлээд бас бүжгэлдэг. Дараа нь бүгдээрээ харна. Түүнээс гадна одоо аялаар явж байхдаа ч юм уу те өөрсөндөө гоё орчин бүрдүүлэх гэх юм бол за энэ ингээд ил гал гаргаад чимэгтэй дээрс нь яг халуунаар үлдээд эхэлдэг. Тэгэхээр яг нэг ил галын хажууд сайхан сууж байгаа юм шиг чимээ сонсоод халууцаад сайхан гал төвж юм шиг мэдээд суух боломжтой. За камерын систем 540 градусаар гардаг. Бүх өнцгөөсөө гадна дээрээсээ доорсон өөрийг харж болно. Бусад Tesla-гийн машинтай бас адилхан гэсэн. За дотор салонд юу байна гэхээр энэ усны савн хүртэл юм дөрвөлжийн хэлбэртэй. Дотор том хэмжээний савтай байна. За энэ цуваад харахад уртлын ер нь бол хамрын хэсэг харагдахгүй жоох эвгүй. Тэгэхээр давхар камераар эндээсээ харж авах хэрэгтэй уртлын хэсгээ. За дээрэс нь сохор бүс жоох ихтэй гэх юм да. Одоо яг энэ өнцгөөс бол нэлээд их сохор бүстэй. Тэгэхээр камераар давхар хараад ер нь бол ингэж толгойгоо хөлөж харахгүй бол жоох эвгүй. Өрүүлгийн хувьд эргэлт хязгаарлалт бүтэн ирдэггүй яг энэс шашаа ирэхгүй. Тэгэхээр эхний ээлжинд бол барихад жоох эвгүй. Байн бид нэг өрүүлээ эрэхтэй ажид шиг бүрэн эргүүлдэг хүмүүс. Гэхдээ өрүүл маш мэдрэг учраас нэг хэсэг хугацаанд барьсны дараа сурчин. Өрүүлэн дээр мэдээж тодорхой хэмжээний удирдлагуудтай. За энэ уртлын одоо нэг том хэмжээтэй шил арчиж ажиллаж үзүүлээ. Амар том хаз. Камера аваад шууд ингээд нэг даралтаар бүх 90 тойрноо өрүүлэн дээрээс шууд камера хасаад харах боломжтой. 90 тойрон бол маш сайн харагдаж байна. 90 тойронд байгаа хүмүүс бол машинуудыг яг таниад тэр чигээр нь харуулдаг. Эрэг тохионоо шууд өрүүлэн дээрээсээ хүчдэг. Энэ бол бас ихтэй юм байна. За энэ дээр дараал паркинг. Урагшаа явдаг гараандаа хийвэл ингээд ухрыг гэвэл ингэ чинь. За ара бас энд давхар байгаа. Эндээс өдөртөх боломжтой. За арын суудал бол нэлийн зайтай, ер нь бол нэлийн тийм том салонтой машинд суусан шиг санагдана. Ардаа 3 хүний судалтай. За дээдлэн тэр чигээр шилээ учраас нарны гэрлэлд шууд орж ирээд наран жоохон дургуй хүмүүст бол хийцүү. За арын суудлын бүх удирдлагуудын дэлгэцэн дээр уртлын одоо зорчигчийн хэсгийн саналыг бас эндээс удирдах боломжтой. Артлын 2 суудал хуулаа хаалдаг. За дотор суугаад явхад битүүж маш сайтай гадна чимээ сонсогддог. За маневр маш сайн. Артлын дугуй 10 градусаар ирдэг учраас маш богино зайд би юм тойр хөдөлгөөн гэж харж байгаа. За энгийн явдал дээр болж байгаа явдал нь хатвар. Хурдан цэнгэлэгчд бол 45 минут орчим цэнгэлэнд бүрэн цэнгэлээ аваад нэг юугаар нэг цэнгэлэлтээрээ 540 км орчим хүчин чадалтай. За энгийн зүгээр 220 вольт бол 8 цаг орчим цэнгэлжиж цэнгээ бүрэн авч байна. За энэ машинтай явж байгаад одоо ямар юм байдлаар мөргөлтөх юм бол за тэр мөргүүлж байгаа машин бол будаа болно. Төмрийн чанар бол маш сайн. Өөрөө бол яахчгүй гэж байгаа шүү. Тэгээд ямар нэгэн зүйл болоход засварт орлоо гэхэд бодгийн зардал гарахгүй. Тэнгэр даатгал нөхөн төлбөрийг тань 100% олгоно.